Сайн байцгаана уу? Подкаст төвчлийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдөр бид Оскарын шагналд Уэльсийн жүжигчин Энтони Хопкинсийн Dax Shepard-ийн подкаст төгсөн ярилцлагын төвчлийг хүргэхээр бэлтгэлээ. Сэр Филипп Энтони Хопкинс 1937 оны 12 дугаар сарын 31-нд Их Британь, Умард Ирландд нэгдсэн ван тус Уэльсийн баруун Glamorgan Порт Талбот хотод мэндэлжээ. Тэр бол Уэльсийн нэртэй тайз киноноор жүжигчин төдийгүй найруулагч, продюсер, хөгжмийн зохиолч юм. Олон 10 жилийн турш Холливуудын тайзнаа Тод мөрөө үлдээсэн түүний бүтээсэн дөрүүдээс хамгийн ихээр танигдсан нь Хураг майлхаа болон киноны Hannibal Lecter. Энэ дөрөөрөө тэрээр Оскарын шагналд хүртэж кино урлагийн түүхэнд мартагдчихгүй дүр бүтээсэн юм а. Амьдралынхаа туршид өөрийгөө өөр хүн мэдрэх над үнэхээр их тань сонсогдож байна. Хүмүүс гайхах байх л да. Хүмүүс мэдээж таныг хараад за энэ хүн их шиг сайхан амьдрал гэж байх ч үргэлж хайрлуулж, бөөцөөлүүлж, торгон дөнгөж тосрогул гэж өссөндөг гэж боддог байх. Гэхдээ үнэндээ тийм байгаагүй ч тийм. Ёстой үгүй. Би амьдралынхаа ихэнх хугацааг бусдаас тусгаарлагдсан мэдэрч өссөн. Гэхдээ зарим талаараа энэ бүхэн надад хэрэг болсон гэж болно. Яагаад гэвэл миний бичсэн номон тоглож байсан тоглоомоос, сурч байсан сургуулаас, мулгууд өнийг харагдах дүрээсээ залгасан тухай хэсэг биэлдэ. Миний ээж аав хоёр бол насаараа зогсолтгүй хөдөлмөрлсөн улсууд. Тэднийхэн дурсгалд энэ үгийг зориулъя. Тэд миний төлөө ямар нэгэн зүйл хийх гэж үнэхээр хичээсэн. Сургуулаас миний сурлагын тайлыг ирэхэд би тэднийг өмнөхөр өрөвдсөн. Би 17 настай байлаа. Тэр тайлан 1955 оны улаан өндөгний баярын өдөр ирсэлдээ дулаахан цагаан хаврын орой үчийн бүрүүд тэр тайланг нээж уншсан юм аймаар. Би дуг нь кино үзэх гэж байсан л да. Тэгсэн аав минь Энтони сургуулийн сургалтын програмыг гүйц сурахгүй байна гэж бичсэн тэр тайлан уншсан. Тэгээд аав ямар нэг буруу санаагүйгээр ямар нэг хор хүргэх сэтгэлгүйгээр тэрийг уншчихад ийм юм болно гэж би мэдээд байсан. Чамд ямар ч найдлага алга чи ер нь юу бодож явдаг хүн бэ? Санаа чинь зовохгүй байна уу гэж асуусан. Тэгт нь би гэнтхэн нэрээ би их тод санаж нэг алхам ухар зогсоод харж л байгаараа нэг л өдөр би та нарт харуулна хоёуланг чинь харуулнаа гэсэн. Би амьдралдаа өөр дүм хязгаарч жүжиглэж байгаагүй. Ганц яг тэр үед ш. Би кино үзэхээр алхаж яваад залуучуудын христийн нийгэмлэгийн хажуугаар өнгөрөхөд тэнд улаан өндөгний баярын жүжиг тоглож байлаа. Тэрийг хараад л ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн. Бүх зүйл илүү тод харагдаж эхэлсэн дээ. Та энэ тамирт дургүй байсан уу? Тэвчиж чаддаггүй байсан юм аа. Регби тоглох эсвэл талбайгаар бөмбөг хөөцөлдөх эсвэл крикет. Би өөртөө жин үхсний хийгээд байгаа юм бай гэдэг л байсан. Алдар хүндийн оргилд хүрсэн хүн өөрийгөө хэн байснаа замун ямар муу зуршилтай байгаа талаар ярьж байгаа энэ подкаст танд нэгийг бодогдуулна гэж итгэж байна. Энтони багтаа спортод дургүй, сурах дургүй, сурлага муутай, зожиг хаагдмал ийм хүүхэд байжээ. Тэр тэгээд энэ байдлаа нуухын тулд ч юм уу эсвэл өөрт нь хамаагүй гэж харагдуулахын тулд тэрнийг маанаг царайлдаг байсан гэж байгаа юм. Гэхдээ тэр үнэн хэрэгтээ ой сайтай, уран сайхны мэдрэмжтэй, өөрийн гэсэн дотоод ертөнцтэй хүүхэд байсан. За энэ талаар Гэхдээ та бас нэг талаараа хоёр талд гэх юм нэг тийм онцлогтой хүн байсан байна тийм үү? Учир нь та сургуульд муу сурч муу дүн авдаг байсан хэрнээ аавынхаа авч өгсөн эвдэрхий телевизийн цуглуулгуудыг эхнээс нь дуусгасан. Тиймээс хүмүүс танаас ямар нэгэн зүйл асуугаад та яг тухайн мөчд үнэхээр их зүйл ярьж чаддаг байж тийм үү? Та юмыг марталгүй сандаг хүмүүсийг гайхшруулах тийм ой санамжтай байсан. Гэхдээ ямар нэг шалтгаанаар тэр тэнэг дүр хэсэг нь танд илүү амар байсан байх нэ? Би тэр нэг үчиг сайн санаж байна. Би шүдэ эмчлүүлэх гээд эмнэлэгт очиход барьсан байлаа л да. Тэгээд дааны дараах учраас би долоотол байсан баг. Шүдэ хэмжлүүлэх гээд маш их өвддөг тийм эмчилгээ хийлгэж гисэн байсан. Над тарай хийгээд л. Би тэр шүдний эмнэлгийн сандалд үнэхээр дургүй. Гэртээ босч ирэхэд гэрийн гадаа нэг хайрцаг байж үн тэгсэн талхчин байсан аав нэрээд тэр хайрцгийг дээд давхарт гаргаж задлахад дотор нэвтрхий төлөвичхийн 10 бат байсан. Надад зураг чимэглээс нь авахгүйд бүх зүйл маш их сонирхолтой байсан. Хүүхдийн нэвтрхий төлөлдөө Бетховен гэх мэт хүмүүсийн намтруудын хэлбэршүүлсэн ховлбрууд бас өөр юу ч байсан бэлээ дэ бурхан мэдэх байх. Газар зүй түүх гэдэл бүх төрлийн сэдвүүд тэгээ хүүхдүүдэд ойлгомжтой байхаар товчсон хүүхэд байсан. Тэгээд л би уншиж сурч эхэлсэнтэй. Хажирхалтай баримтууд олж уншсан. Жишээ нь би Empire State Building хэр өндөр болохыг мэддэг байсан сандаг. Яг үүндээ бүгд ямар хэрэггүй мэдээлэл байсан юм уу? Сургуулийнхаа шаардлагыг хангаж чадахгүй ч гэсэн өөрийнхөө гоц ухаантай олон хүмүүсийг бид мэддэг. Энтони Хопкинс ч мөн тэдний нэг юм. Амьдралынхаа туршид хүн олон удаа унаж босдог. Энтони Хопкинс ч үүнийг тойрч гараагүй юм а. 1970 онд тэрээр Калифорнид согтуугаар машин барьж явж байхдаа хаашаач явж байгаагаа мэдэхгүй болж өөр хин нэгний амийг хохироочч магадгүй байсныгаа дурсан ярьдаг. За мөн өөрийнхөө амийг ч гэсэн хөнөөж магадгүй байсныг сэтгэлдээ дурссан байдаг. Тэр үед тэр архины хамааралтай байсан. За харин энэ тухайга бид сайн байсан шүү хүүмэн гэдэг номонд юу гэж бичсэнийг нь бүгдээрээ сонсцгоё. Би архичин надад тусламж хэрэгтэй байна. Би өөрийн агенттай ингэж хэлэхэд тэр
надад эмчилгээнд явж эдгэрхэд шаардлагатай хугацааг өгсөн. Миний хариулагддаг тэр газрын бодлого гэвэл өөрийнх нь сул талыг эмчилж эдгэх эмчилгээг олсон тухайга дэлхийд даяар зарлахын оронд хүмүүст нэг нэгээр нь туслах замаар амьдралыг нь өөрчлөх бол хавьгүй дээр гэдэг философитой газар. Энийг бид өөр хоорондоо сурталчилгаанаас таталцал илүү гэж нэрлэдэг. Тиймээс би зөвхөн хэрв та согтууруулах хүнтэй таны амьдралыг хэрхэн сүйтгэж байгааг ухаарч эхэлж байгаа бол таныг кофе авахар уриад л тантай ярилцаж эдгэж чадах хүмүүс тэнд л бий гэж би хэлнэ. Та тэднийг хот тосгон бүрт өдрийн аль ч цагт олж болно. Би арх ухаа болсноос хойш ч гэсэн бараг 50 жил тэр цуглаанд тогтмол очсон. Би ахиж уухгүй гэж шийдснийхээ яг маргааш нь найз Боб Палмертайгаа үдийн хоолнд гарсан бөгөөд тэр өөрийн найз Жоржийг дагуулж ирсэн байлаа. Тэд намайг анхны 12 алхамтын цуглаанд аваачих гэж байсан юм. Би үнэхээр их зочирдсан гэмээр нэг зүйл мэдэрсэн нь арх хуу хүсэл минь алга болчихсонд байлаа. Зөөгч улаан хундаг, улаан дасанд өрсөн тавир бэрэн алхаж байгааг хараад ямар хачи юм бэ? Би үүнийг уудаг байсан шүү дээ гэж бодсон. Цааш нь тэрээр хэлэхдээ тэрхүү дуу хоолой түүний арх хуу хүслийг үгүй болгосон. Эсвэл арх хуу хүсэл надаас алга болсон гэж хэлдэг. Одоо надад бол ямар ч онол байхгүй. Гагцхой бурханлаг тэр хүч биднийг төрхөөс эхлээд биднийг бүтээдэг тэр ирч хүч, амьдралын ирч хүч өөр юу ч юм байгаа гэж хэлжээ. Арх хуухыга Хопкинс бага насны дээрлэхүүлд болон ганцаардалтын эсрэг тэмцдэг тэр зүйл байсан гэж өөрөө үздэг байжээ. Тэгээ тэр онцгой ирээдүйдээ Энтони Хопкинс хэмээх шинэ залуу жүжигч миний орлон тоглогчор ажиллаж байгаад муур амандаа хулган зугаад алга болдог шиг Эдгарын дүрийг минь надаас булааж одлоо гэжээ. Гайхалтай биш гэж юу? Надад тэр орой тайзан дээр гарна шүү гэж хэлэхэд нь би бурхан минь л гэж бодсон. Итгэж чадаагүй. Гэхдээ бурханы авралаар айдсан нарилаагүй байсан ч ямар тааш түүнийг давсан. Бас гайгүй тоглосон байлгүй, ямар тааш үзэгчид нийлээд ирсэн байсан зөндөөл их алга ташсан юмдаг. Маргааш өглөө нь Лоренс Оливи өөрөө залгаж байна. Эмнэлгээсээ зүгтаажчихсан нэг их том цов хүмүүс ч гэсэн над дээр хүрээд ирлээ. Тэгснээр тэр би чамайг өчигдөр орой тоглох гэж харсан. Чи үнэхээр сайн байсан. Баяр хүргэе гэж байна. Тэр их аяархан ярьж байсан. Тэгээ надаас чамд ямар нэгэн асуудал, ямар нэгэн айдас байсан уу гэж асуухт нь би үгүй. Гэхдээ би хоёр цамц нэвт хөлөрсөн шүү гэж хэлсэн. Тэр чинь хөлс биш, сандрал гэж нэрлэгддэг зүйл гэлээ. Тэгэхэд нь би тэр хугацааны дараа алга болох бол гэхэд ойролцоогоор 20 жил гэсэн. 20 жил шүү дээ. Анхны дүр, анхны жүжиг. Ямар ч чимээг хялбархан хийж байгаа хүнийг хараад хүмүүс би ч гэсэн энийг хийчих юм байна гэж боддог. Гэхдээ тэгэж хялбар харагдуулахын тулд хичнээн их хүч хөдөлмөр орсныг хинч тооцдог юм аа. Одоо бол нэр хүндтэй өндөр өнөртөгтэй жүжигчин ч гэсэн цагтаа хоёр цамц нэвт хөлөрдөг байсан талаараа Энтони Хопкинс ярьсан нь инээ. Тэр өөрийнхөө тоглосон хамгийн алдартай дөрүүдийн нэг хураг майлхай болон киноны Ханнибал Лектерийн дүрд тоглосон талаараа ингэж ярьж байна. Дараагийн маш том кино бол энэ залуу Уинстон байсан. Энэ таны Ричард Атенборотой хамтарч гаргасан 5 киноны анхных нь. Та хоёрт байнга хамтран ажиллах боломж олгосон. Та хоёрыг дахин хамт ажиллах хүслийг төрүүлсэн тэр онцгой холбоо юу байсан гэж та боддгоо? 1989 оны нэг өдөр Үди Хэрд миний агент над руу залгах үед би West End гэдэг жүжиг тоглож байлаа л да. Тэр чам руу хураг майлхаан болно гэсэн нэртэй скрипт илгээж байна гэлээ. Би хүүхдийн түүх юм уу гэж асуухад үгүй гэж байна. Тэр чи лекторын дүрийг тоглох уу гэж асуугаад тийм ч том дүр биш. Тэгтээ чи хүсэж байна уу гэлээ. Залгуулад Жоди Фостертай хамт шүүдэ гэхээр дөнгөж сая Оскар авдаггүй гэхээр тэр тийм ээ гэсэн. Скриптийн уншиж эхлээ түүнтэй уцаар ярьлаа. Тэгээд би энэ бол хамгийн шилдэг дүр байна гэсэн. Тэр маш жижигхэн дүрштэй гэхэд нь би мэдэж байна. Би бүр яаж тоглохооч мэдэж байна гэсэн. Тэр эргээд Джонатан Деми маргааш Нью-Йоркоос чамтай уулзахаар ирж байгаа. Санал тавих гэж байгаа юм гэсэн. Би ч заал гэлээ. Хэдэн сарын дараа л гэхэд би чинь Фитцбургт шоронгийн өрөөний хэсгийн зураг авалт хийж байлаа. Джонатан маш сайхан хүн байсан. Би Жодитой уулзсан. Тэр бас их найрсаг байсан. Жоди намайг өөртөө дуурдаггүй байсан гэдэг шал худлаа шүү. Бид нэлээд найрсаг харилцаатай байсан. Айх хэргэлзэх зүйл байгаагүй. Энэ бол олон нийтийн дэмий яриа. Бид анхны уншилгаа хийсэн. Би бас яаж тоглохооч мэдэж байлаа. Нью-Йоркт бүх хүмүүс нэг ширээг тойрч суугаад анхны уншилгаа хийсэн. Бид скриптийг дуусгаад продюсеруудын нэг Кени бурхан минь Тони сая чи яасан бэ гэж асууж байна. Би яагаад ч гүштэй гэсэн. Жоди та ямар аймар юм бэ гэсэн. Энтони Хопкинс бол зөвхөн кино жүжигчин ч биш. Хөгжмийн зохиолч, хөгжимч, сонгодог хөгжмийг хайрладаг. Бид түүний зохиолсон вальсын аялгау Нидерландыг хийлж Андре Рёгийн оркестрийн тоглосноор сонсцоож байна.
Бас дээр нь зураг зурдаг, сайн үлсийн аянд оролцдог, кино найруулж продюсерлдаг. Таны жүжиглэх чадварын талаар мэднэ л дээ. Гэхдээ надад нэг сонирхолтой зүйл байна. Энэ бол таны хөгжим зохиох чадвар. Та бас насан туршдаа маш идэвхтэй хөгжимчин байсан бөгөөд бүр зохиосон хөгжмүүдээр аялан тоглолт хийхэр жүжиглэхээ түр завсарлж байсан гэсэн тийм үү? Би өөрөө ч тайлбарлаж чадахгүй шалтгаанаар төгөлдөр хуурдаар ая тоглохдоо өөрийнхөө баяжуулаад нэмээд тоглолчдгийг. Бас тэгээд надад Beatles-ийн дууга бичүүлж байсан тэр студид ажилладаг нэг сурагчтай Стивен Бартон гэдэг найз бий л дээ. Abbey Road тийм Abbey Road. Тэрэнд ястаа хамгийн хэрэгтэй дууны тоног төхөөрөмжүүд байдаг тийм. Тэнд бас бүгд хөгжмийн зэмсгийн компьютер дууралтууд байдаг. Яг дуугарна, жинхэнэ юм шиг л дуугарна. Харин юу гайхалтай гэж нэг удаа тоглож байхдаа би одоо үүнийг яаж бичих вэ гэж бодсон. Тэгэхээр би бол ястаа мэдэхгүй үнэн шүү. Өөрөө би мэддэггүй. Тэгэл тоглож байхад заримдаа ёслолын фанфарч дуугараал, заримдаа марш ууш ороод л байдаг. Стил надад бидний гэрлэхээс өмнөх хэдэн хуучин зохиолууд оллоо гэж хэлээд уг нь би дэдгэрийг шүүгнийхэн дотор хадгалж гисэн байсан байхгүй юу? Тэндээ бас зураг зурах гэж оролддог байж. Тэгсэн тэр бас өөрөө зураг зурмаар байна гинэ. Тэгээ намайг орж ирэхэд шууд л за чи хүснээ хий зүгээр л дуугүй хий гэж хэлсэн. Би хэдэн зургийн самбар авсан байсан. Яах вэ? Жаахан хүүхэд байхдаа хотынхоо жижигхэн дэлгүүрээс авсан байхгүй юу? Тэгээд би тосон будагтай ажиллаж чадахгүй. Удаа хатдаг. Харин би хурдан зурмаар байна гэчгээд. Та урлагт их авьяастай юм аа? Акрилийн будаг аваад зурж эхлээд нэг мэдсэн чинь л хэд хэдэн зураг гарчихсан. Үзэгслэн гаргаад борлуулж эхэлсэн те. Монголчууд бид хүнийг хэн байснаар нь дүгнэх дуртай болсон. Тийм болохоор ч юм уу өнгөрснөө хэлэх дургу. За үүн дотор хэн байснаа ямар байснаагаа ялах бүр дургу. Яг үнэндээ бол хэн байсан нь биш хэн болчихсон байгаа нь чухал. Энэ бол Энтони Хопкинс амьдрал үзсэн, амжилтанд хүрсэн хүний яриа байлаа. Энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Танд таалагдсан бол та лайк дарж бусдаагаа хуваалцаарай. Дараагийн дугаараар эргээд уулзцгаая.